Тэгээ баярын өдөр юм шүү. Наа. Намайг харж байна уу? За өглөөний минь би ямар байна? Амар энэ доо. Энэ болохоор айгуугаа юм чигшүүлдэг маск. Өнөөдөр 3 сарын 8-ны өдөр. Тэгээ олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр. Би болохоор өнөөдөр 5 цаг болж байна. 8 цаг 20 минутанд би Монгол ичтэй телевизийн одоо өнөө өглөө нэвтрүүлэгт орно. Тэгээд энэ өнөөдөр болохоор арьсаа гоё чиглэг гоё харагдуулъя. Баярын өдөр юм чи бас орон даяар сайхан гараа гэж бодоод энэ Simi Zoo Park гэдэг энэ пандата маскыг хэрэглэлээ. Энэ болохоор аюу гоё чигшүүлдэг маск. Аюу нийтдээ. Гэтэ энийг ингэдэг нэг тавьчаар хүүхдүүд маань аюу баяртай байдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр аюу хөөрхөн юм илдүүтэй, улаан хацартай. Тэгээд яг л жинхэнэ панда шиг харагдаж байгаа юм чи. Тэгээд би Монгол ичтэй дээр очингуудаа нэг зүйлээсээ маш их яран хүлээж байна. Тэрний юу вэ гэхээр 3 дахь блогийнхаа ацтангуудыг шалгаруулах байгаа. Тэгээд ацтангуудаа охинтойгоо нийлж байгаад шалгаруулж чинь гэж бодож байна. Нэг ацтаа шалгаруулна гэсэн тэгээд 5 ацтаа шалгаруулахаар болсон байгаа. 5 ацтнаа яг одоо олон нийтийн маш гоё хүндэтгэлтэйгээр шалгаруулнаа. За тэгээ бүгдээрээ эргээд уулзцгаая. Би одоо утгагүй маск аваад нүрээ бодлаа. Дээр 3 дахь блогон дээр юу яасан? Нөө билүү хийсэн чинь ямар живхээр билүү хийсэн бэ гэдэг аягүй хүмүүс асуусан байсан. Би 2 эхрийгээ төрснөөс хойш дандаа энэ босон маж живхийг хэрэглээд байгаа. Тэгээд хүүхдийн живхийг бүр нэг хит их удаан шингээлттэй байлгахаас илүү бас юу яа. Агаар сайн нэвтрүүлдэг тий шингээлт нь яг хугацаанд ээж нь дүүгийн живхийн солилж байна. Тим жив хэрэглэхийг хүсдэг. Тэгээд Солонгосын ер нь Япон живхийг бол илүү төлхөө хэрэглэж байгаа. Босон мэж живхээр тоортой байсан шүү. Асуусан хүмүүст нь одоо тэгээд хариулчих. За тэгээд 2 зулцгаа үлдээгээд явна да. За өнөөдөр за үе ээжийн өдрийн тэмдэглэл блогныхоо 3 дахь дугаарын ацтанг шалгаруулах гээд Бүчка битээр сууж байна. За Бүчка миний охин энэ дотроос нэг цаас сонгоч. За. Байна уу? Сайн уу? Сайн байна уу? Баярын мэнд хүргье. За баярын мэнд. За би Дүүчин Ану байна. Да. Та манай миний 3 дахь блогийг үзээд өөрийнхөө комментиг үлдээгээд утасны дугаараа үлдээсэн байна. Тэгээд та эхний маань ацтан боллоо. Оо ямар гоё юм бэ? Баярлалаа юу. За тантай танилцээд нэр нь хэн блэ? Мөх болгоо, Вадя Мөх болгоо. Болсон байна ой. Ямар гоё юм бэ? За баяр хүргье. Манай Бүчка таныг эхлээ сонгочлоо. Хамгийн ихний ацтан болсон. Оо ямар гоё юм бэ? За тэгээд баярын өдөр бас ацтаны шалгах. За эхний ацтан маань тодорлоо. Эхний ацтан маань айгу баяртай байна. Стогоо юм. За миний ах одоо 2 дахь. За үгүй ээж нь холино. Өөр айл дугаарыг сонгомоор байна. Энэ үү. За энэ дугаарыг сонглоо.
Энэ дугаар маань 9998 байна уу? Бачаарай. За сайн уу? Хайртай байна. Баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Баярлаа. Би Ану байна. Бачаарай. Би 3 дахь блогийнхаа азтан шалгаруулж байна. Ямар гоё юм бэ? Гоё баярлалаа. Ямар гоё юм бэ? Яг юу, цагийн үдээс авахгүй дээ. Оо тийм үү. За тэгвэл яг өстө сайхан таарсан байна да. Би бүтээсэн өдөр. Ямар гоё юм бэ? За баярлалаа. За зүгээрээ харин өстө маш гоё бичсэнд баярлалаа. Сайхан байсараа. Баярын мэнд хүргэе. За дамжуулаад хүргье. Одоо ямар ч дуу хоолойг сонсож байгаа байх гэж бодож байна. Аттан бас ингэж хаалцсангүй үү? Яг лайв хийж байсан. Ой маса баярлаа. За баярлалаа. Баяртай удахгүй уулзъя. За баярлалаа. За баяртай. За сонгоч. Байна уу? Хин. Байна. За баярын мэнд хүргэе. Би Ану байна. Баярын мэнд. За баярлалаа. За манайхын нөгөө 3 дахь блогийнхаа азтан шалгаруулад бид хэд гэртээ бууж хэмжинэ. Тадраад 3 дахь азтан болсон шүү. Гурлаа танилцъя. Баярлалаа. Бүчка дугаарыг сонгосон. За баярлалаа. За хин блэ нэр нь? Наматена бүчка ангидаг. Тэно бүчка баярлалаа. Намайг авсан. За зүгээрээ гэрээ. Зүгээрээ. Манайх бас баярлалаа гэдэг нь дөөлөөс. Оо ямар хөөрхөн юм бэ? За сонгоч. Эндээс юм уу? Эндээс сонгоорой. Энэ. За энэ. Залгачихгүй бүчка. Тэгээ тий. Байна уу? За ахаа залгая. Уцаа авсан мөрчлөө дуурахгүй байна. Сайн байна уу? Баярын мэнд миний утас сайн ярьж болохгүй байна. Нөө мөнөө гинэ ямар хөөрхөн юм бэ? За миний хүнийг сонгоч. Энийг цайч өгч. Баярлалаа. Таны дуудлага миний тослог мөчийн бүтгэгч. За яхаа аргагүй. Баярлалаа. Яхаа аргагүй уцаа салгасан байна. Би гэхдээ өөрөө мессеж чийд үлдээчи гэж бодлоо. За ингээд 5 дахь азтан маань шалгарсан шүү. Бүгдээрэнд нь баяр хүргэе. 5 азтныхаа бэлгийг би ингээд авсан сууж байгаа. За ингээд блогийн маань 3 дахь блогийн маань одоо азтангууд шалгарлаа. 3 дахь блогийн маань азтангууд гэхээр эхний 1-2 азтантай байсан гэж бас бодчих магадгүй. Би 3 дахь блог дээр азтан авъя гэж бодсон. Тэгээд ингээд хүмүүсийн ингээд хандлтыг харж байхад бүр нэг азтан бод үнэхээр одоо багтахаар байсан. Тэгээд 5 азтан шалгаруулсан. 5 азтан маань өнөөдөр шалгарлаа. Тэгээд 5 дахь азтантайгаа харин холбогдож чадсангүй. Утас нь унтраастай байлаа. Гэхдээ би бүтэнсэн өдөр холбогдоод бэлгийн заавал гардуулж өгнө гэж бодож байна. Тэгээд 5 азтантайгаа өөрөө уулзаад бэлгнүүдийн нэг бүрчлэн гардуулж өгье гэж бодож байна. Альва юм гой бодтой тий байх юм бол илүү үн цэнтэй мэдрэмжийг одоо бас нөгөө хүмүүстэй төрүүлэх болов гэж би боддгийн. Тэгээд өнөөдөр охиндоо бас их баярлалаа гэж хэлмээр байна. Миний бүчка гүнжи 2 5 азтанг маань одоо шалгаруулж өглөө. Би өөрөө ингэ шалгаруулж болно л доо. Гэхдээ хүүхэд гэдэг бол тис өөр ертөнц. Яг азтан болох хүмүүс нь л тодорсон гэж би бодож байна. Маш сайхан байна. Тэгээд энэ удаагийн блогоороо азтан болсон бүсгүүчүүдтэйгээ та нарыгаа бас уулзалнаа. Сэтгэлийн бас хүргэнэ гэж бодож байна. За өдрийн минь өнөөдөр үнэхээр гоё өдөр байна гадаа. Би хүүхдийн зууд skin food гэдэг дэлгүүр дээр ирсэн байна. Эндээс төрөнийхөө нөгөө юутай маск авчи. Одоо өглөөд тавьдаг маск аваад тэгээд найздаа бас бэлэг сонгомоор байна. Би дуучин баяр цэнгэлээ ихнэр соёлоо гэд маш их өөрхөн үзэсгэлэнтэй охинтой найздаг. Тэгээд найздаа эндээс бэлэг сонгоод баярлуулаад тэгээд бас өөрийнхөө дутуу байгаа юмнуудыг авчиг гэж бодлоо. Тэгээд бүгдээрээ хамтдаа орцгоё. Сайн уу? Юу анахтаа да? Атаста. Айгуу гоё өдөр байна. Хичин нэг блог хийгээд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд блогийнхаа одоо энэ удаагийн дугаар тас. Одоо явтын өдөр тутам хийдэг юм ал харуулдаг болохоор тий. Авах юмнуудаа авчиг гээд хүрээд ирлээ. Хичин өнөөдөр 2 зорилготой ярьсан. Нэгдүгээр найздаа бэлэг аавна. За. Тэгээ найз маань болохоор арсных нь онцлог хуурай.
тэрийг бол би маш сайн мэдж байгаа байхгүй. Гэхдээ ямар юм авахын би зүгээр өөрөө сонгоч гэж бодож байна. Айгуу гоё бэлэг сет сонгоно. Тэгэнгүүтээ хичээхэн нөгөө юу дууссан. Нөгөө хайртай маск маань. Тий. Манай хоёр 5 энийгээр таваалчихсан. Хүй тайр юу хийж байгаа? Бүчиг. Гүнжээ нааш хардаа. Яаж рүү хардаа? Гүнжээ. Энэ хоёр хараа миний маскаар бүр ингэтэн таваалцсан биш тий. Бүчиг яаж байгаа? Бүжээ. Нааш хардаа. Нааш өрөөдөр, ээжтэй өрөөдөр. Энэ хараа. Одоо надаас болж байгаа болохоор би яах вэ? Би ийм үлгэр дуурайлаа гэж байгаа юм чи. Хоёр тэгтээ маск төрхөг болоогүй шүү дээ. Хөөе, хоёроо хонгор хөөхтүүдээ. Ээжийнх нь өгж байгаа л үлгэр дуурайлах л та. Том болоод миний охтууд маск төрхөн заяа. Явъя нүрэ угаацгаая. Наш. Хоёр сэлэхгүй хөөхтвээ. Нүрэ авъя. Тий, энийг авчи. Тэгээд нөгөө black sugar-ын их чинь цэвэрлэгнээс нь авдаг юм л гэж бодож байна. Айгуу сайн цэвэрлэг намаар байна. Одоо бол дан ганцхан хөөс эргэлж байгаа шүү. Тийм, дан хөөсөр угааж байгаа. Бусдын нь бол надад санал болгоогүй байгаа хгүй. Тэгэхээр будгаа айгуу сайн гүн арилгамаар байна. Яаж арилгавал айгуу сайн? Будгаа одоо арилгахдаа та ихтэй мейкап ойл сүртэй цэвэрлэгчнээс эхэлж цэвэрлэн штэ. Ойл сүртэй тий. Энэ манай мейкап цэвэрлэгч юм. Cleansing oil гэдэг байгаа байхгүй. Энэ ингээд будгийг чи аюу сан задлана. Их чинь холимог арьстай шүү дээ. Тэгэхээр ойлоор цэвэрлэгээр жоохон юм гарах гэдэг. Энэ яг бол яахчгүй тийм. Энэ нөгөө black sugar-ч болохоор ямар ч ярьснасны заалт идэх байхгүй юу? Easy makeup. Энэ ер нь бол мейкапыг ингээ арилгахад аюу юм хөнгөн хялбархан л болгож өгөх юм байна тий. Окей. Тэгвэл энэс авчи. Black sugar ч угаасаа солонгостой бүр амар алдартай. Солонгос баг black sugar хэрэглэдэг хүүхнүүд бол тий арьсаа гоё гэж хэл хэрэггүй гэдэг юм бэлээ. За тэгвэл юу авчи? Serum авчи. Serum. Тий. Би light хэрэглэдэг шин. Light хэрэглэж байгаа юм чи одоогийн байдлаар айгу хүнд бодолтууд хийж байгаа юм чинь нэг сентал нь зүгээрээ. Зөв. Сентал нь болохоор нөгөө оройных штэ. Essential тий. Окей. За тэгвэл энэ шүн хэрэглэнэ гэсэн үг үү тий? Орой унтахаас өмнө цэвэрлэгийн хаараас арчаад өнгөд төгс цэвэрлж өгөх гэсэн үг. За чамд итгэхэд авлаа шүү. Би ямар ч light байсан маа. Энийг авлаа шүү. За. Тэгээд ихчтэн юу хэрэгтэй байгаа? Гоё мист. Гоё мист санал болгоорой за. Манай шинэ мист гэх юм бол бүр орцноор л нэмэгдээд ирсэн юм. Bitter green мист байгаа. Bitter green? Bitter green чинь юу илээ? Bitter green маань болохоор нөгөө жоохон тослогын давмгай, нэг бүчрхэн жоохон давмгай ялгардаг жоохон юм гарах дуртай арьсан зүгээр идэг штэ. Тийм үү. За тэгвэл энийг бас дүүдээ хэлвэл зүгээр юм байна. 8 коммент. Энэ хараа. Энэ bitter green гэдэг. Намкогийн арьсаар жоохон юм гарах гэдэг байхгүй манай дүүгийн арьсаар. Гэтэ энийг бол ер нь бас мэдхий зүгээр л юм тий. Арьсанд юм гардаг, арьсанд бол бас зүгээр л юм байна. Ер нь бол Aqua Group-ийн бүтээгдэхүүн өөр аягүй сайн болохоор энэ настай чүүж магадгүй. За тэгвэл энэс бас нэг авчих. Гол сайхны бүтээгдэхүүний хувьд бол би бас нэг байр суурьтай байдаг. Ер нь бол нэг бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж дадал болохоос илүүтэйгэр тий болж өгөөл ингээд 7 хоногтой ч юм уу солиод эсвэл нэг 14 хоногтой ч юм уу тий жоохон нэг ганц нэг юм нэг төрсний дараа байхгүйсэн мөртлөө энийг жоохон арьс нэг жоохон борлоод байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрөөд байна л да. Хаварлж байгаатай холбоотой. Тэгэхээр жоохон нэг цайруулах юм бас хэрэгжилт юм л үү шүү дээ. Дотроос витамин С уучлаа л да. Энэ бүр хаврын сет юм уу? Бүр хаврын сет. Зөв. Тэгвэл энэ байж болох юм байна тий. Нөгөө тослог давмгай арьстай бол усан сүртэй. Тэгээд хуурай давмгай арьстай бол ойлон сүртэйг хэрэглээд. Зөв. Их чинь болохоор холимог болохоор усан сүртэйг хэрэглэх юм. Гэхдээ би ийм олон юмник дорон гэж хэрэглэж чаддаг юм аа. Чи яг надад тий одоо энэ хэдийг авчиж байгаа юм чинь яг надад тарах одоо цайруулах нэг л бүтээгдэхүүнээ санал болгочих. Яг манай үзэж байгаа бүсгүүчүүд маань бас юу ажиж болно шүү дээ. Сонирхож болно шүү. Тавар болж байгаа бас надтай адилхан шалтгаантай. Арьс жоохон борлоо гэвэл юу яаж болох юм бэ? Юужа гэдэг энэ одоо хаврын тесэтнээс нь бас авч болох юм байна. Та нэг олон юм хэрэглэмээргүй байна гэж бол энэ ойлонд бас манай комны айгу өндөр орцны арилга нарсан байдаг байхгүй юу? Тацаач.
Нөгөө нэг найзхаа бэлгийг яах вэ? Орж ирэнгүүтээ өөрийгөө ярьсараа гарч нэмэгтэй өн гэж нэрээ. Бүр сет байл зүгээр юм бүр. Сетэр гэх юм бол одоо нөгөө их дэлгүүрээс ийшээ дөнгөж ороод сим гэд байдаг штеп. Тийм, сим гэд. Тийм шинээр нэгцэн. Тийм, мейкапны юу? Тийм мейкап. Тийм. Тэмчээж юм бас аюул сан нөгөө юу бид юм лээ штеп. Бүр эртний хүмүүсийн хэрэгэлдэг байсан. Тийм ногоор уулаас гаргаж авсан. Үй, би тийм юм өстө сансаагүй байна. Тийм үү? Би тэдний хэрэглэгч штэ. Яагаад гэвэл нөгөө нэг мейкап нь айгуу удаан тогтцтой тийм фаундейшн энэ гэдэг байхгүй юу? Окей, тэгвэл тийшээ очиод яач болох юм байна. Гурвалсан үйлчлэгээтэй. Хямдарсан байгаа. Тийм үү? Нүрээ угаагаад бие угаачна. Үй, энэ ямар сони юм бэ? Бүгдээрээ нэг юм байна те. Би ч аюу өсийг зөвлөлөөд тэгээд бас ургаж хөвчлээ. Тэг хамгийн гол нь пи үнэртэй тах юм шиг үстэй. Өнөр мөнөр нэг таламжтай. Тийм үү? Үй, залуучуудаа энэ ямар сони юм бэ? Ийм бүтээгдэхүүн байдаг юм шүү. Тийм. Тэг шүршүрд ороод нүрээ угаагаад өсөө угаагаад бие угаачдаг. Энэ бас аюу те хэлбэрчилсэн юм байна. Тэгээ 30% шимдэрсэн байгаа нөхөртэй авчи. За. Ой. Мэмнэ доо энэ хөнгөлтийн карт. Бас хөнгөлүүлчих. За тэгээд арсал гоё. Талбайгаа байж тээ. Тий. Ач угсаа өөрөө хөрх юм чинь. Ямпаа юм бэ? Магтаалыг сонсоод. Ямпаа юм бэ? Магтаалыг сонсоод. За баярлалаа. Ингээд надад маш гоё дандаа одоо найр сэрэмжлэг үзүүлдэг. Талаантад баярлалаа. Манайхаар Тий. Дандаа гоё бүтээгдэхүүн авдаг. За пока. За санаа. Сайн за юу яцгаана миний донор. Ажлаа санаа. Хичин дэжгдээ. За тэнд юугаар уншсан зүйл. Хичин харин юу яах гээд дотныхаа найздаа бэлэг бэлгэлэх гэсэн. Тэгээд би сая skin food дээр орж ганц нэг юм авчаад тэгсэн чинь танаа дээр аюу гой тийм нэг кома гэж сонслоо. Танад тийм нэг үлгэр домгийн чим шиг нэг овг аймаг хэрэглэдэг орц найрлагатай ч гинөө тийм бүтээгдэхүүн байгаа гэсэн. За та санал болгоч. Энэ цэцэг юм уу те? Австрали юм шүү дээ. Энэ ямар гоё үзэсгэлэнтэй цэцэг юм бэ? Йоо, энэ чинь бүр стадлаа гоё юм шүү. Монголын бүтэц одоо юмс тааж байгаа. Тийм үү. Зөв. Ямар гоё үнэртэй юм бэ? Өнөр айгуу гай тансаг. За эсвэл соёлоодоо бич бараг л хүсчихсэн мэлгээ олцсон юм шүү энэ. Айгуу гоё юм байна. Өрмөц юм байна. Тэгээд энэ цэцгийн найрлага ч гэсэн Варата гэдэг энэ цэцгийг бол би бол яг үндэ бол мэдэхгүй юм байна. Тэгээд Австралиас гаралтай ийм гоё цэцгийн ханд манттай бүтээгдэхүүн сонголоо. Тэгвэл сонгохдоо энэ надад болохоор хэрэгтэй байгаа юм болохоор би чинь бэлэг өгөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бэлгийн сет байна уу? Бэлгийн сет нь гэвэл энэ байгаа. Энэ шүү дээ. Энэ үстэй яг те. Аялал жуулчлалаар авч явал бас жижиг. Энэ үстэй яг баг ингэ сонгочлоо шүү. Тийм бэлэг юм чи юм гоё савлгаа молготой юм байл бас зүгээр юм байна. Би бол энэ бүтээгдэхүүний талаар яг үндэ анх удаа сонсож байна. Надад бас аяга таалагдчихэж байна. Тэгээд ч би найздаа ер нь бол ийм шинэлэг соргог юм уу гэж бэлээлээ гэж бодсон байхгүй юу? Ингээд ширхгээр нь эндээс худалдаад авал бэлгэнд нь тонор өгж байгаа. Бэлгэнд нь юу мис бас өгж байгаа. Тэгвэл би энийг хор надад мист бэлгэлэх юм уу? Тэгвэл би дахиад мисттэй болох юм байна да. Эмхтэй өгөөш нэрэ гоо сайхны хувьд бас л нэлен тийм юу шүү. Жохон шуналтай байдаг шүү тий. За тэгвэл энийг их чинь авчиж идэх үү? Энэ мист үү тий. Бэлгийн мист. Ямар гоё юм бэ? Ийм гоё газар ирсэн юм чи юу яач? Хөнгөн мейкап хийгээд гарыг. Гяс гоё будаж аваад гэлзүүлээд солиодоор очиод бэлгийн нөгөөд баярлуулчих. Тэгээд ихчт нь өөр юу хэрэгтэй нэр уралж байгаа хатцсан харагдаад байна. Тэгээд нөгөө нэгэнт ирсэн юм чи их чинь нөгөө юугаа авчих вэ? Танаас авдаг фаундейшн. Тий. Таны хэлдэг фаундейшн ирсэн ба. Ирсэн үү? Үгүй ааш. Энэ ер нь жоохон хурдан тасар дуусчихэд идэм шиг байна тий. Хурдан дуусчихэд идэм. Нэр ер нь блогийнхаа бас үзэгч бүсгүйчүүдтэй бас нэг энийг зөвлөж тийм лөө. Миний блогийг дандаа ер нь бол эмэгтэйчүүд маань үздэг л дээ.
ээж нар маань Энэ фаундейшн нь болохоор маш сайн өө дарна. Тэгээ 3 төрлийн өнгөтэй давхар нас сэлтний хамгаалалтай зөөлөн майк гэж болдог байгаа. энэ бүр үнэхээр гоё. Одоо би ингээд харуулъя. Арсан дээрээ жоохон ингээл төрхэд харуулчих. Энэ бүр одоо дэлхийн нөгөө нэг мейкап артистууд хүртэл аягүй сайн хэрэгэлдэг. Заримдаа бүр тий за юу нөгөө нэг мундаг брэндүүд тэднээс илүү гээд. Гэтэ миний өнгө арай биш нэрэ чон цайвар байна. Гэтэ маш гоё юм жигдхэн таарж өгдөг. Тэгээд аягүй сайн дардаг. Нүүр ингээд бүр ингээд нэг юу шиг болчдөг тий мат ингээд юу гэмээр юм дэ ямар ч өөгүй аягүй гоё цэвэрхэн харагддаг тий. Найзтай бэлэг сонгосных бас өөрийнхөө ганц нэг хэрэгэлдэг юм бас харуулчихъя гэж бодлоо. Яа гэм бэ ийм гоё газар ирсэн юм чи нүрээ будаад гарч. Уул нь бутцсан л агаал да. Гэхдээ сая хитрхээ их шундалтаад мист түрхсэн чинь бүр маш их гялаачлаа. Гялгаар нүр чи аягүй тийм ятарсан юм шиг онцгой харагдаад байдаг шүү дээ. Бүр нүрээ бодол гарах юм байна л да. Хацар өнгөлөгч өгчдөг. Нүг гадаадд зарим хүүхнүүд ингээл завгүй магуу байх үедээ ингээл ийм гоо сайхны одоо мейкаптай одоо ийм дэлгүүрүүдээр орж ирэнгүүт нүрээ ингээл аяга хөнгөн бодол ажил төрөлдөө явцдаг гэдэг юм шүү дээ. Өнөөдөр бол миний хувьд бол яг тэгж л таарж байна. Танай энэ тинтнүүд чи яг удаан тогтцтой тий? Арилгүй гэдэг үстэй. 24 цагийн тогтцол сайтай. Йоо 24 цаг урал нь арилгүй яагаад тах юм уу? Нэрээ би нэрээ бас нэг юм ингээ ярьчмаар санагдлаа. Би танаас нөгөө нэг авдаг нүүрний нэг аюу сайн бараг л нүүрний цэвэрлэгээ гэж нэг юм байдаг шин. Ил цэвэрлээд байхад л ингээл бохирдол гараад байдаг. Тэр нэг бүтээгдэхүүнийг гоё хэлээд өгчөө. Одоо баг энэ манай блогч мара гоо сайхны зөвлөгөө маягийн юм болох нь. Гэхдээ энэ удаагийн дугаарыг бас нэг иймэрхүү байдлаар оруулж тийм билүү гэж бодлоо. Би энийг сая хэдхэн оны өмнө хэрэгэлсэн байхгүй. Гэхдээ би энийг хэрэгэлдэг. Ялгаа байхгүй л те зүгээр энэ айгуу жижигэр ингээс хавалцсан. Тэгээ 3 удаагийн цэвэрлэгийг ингэж нэгээл нүрээ бүр гуйжуулаад биш эхлээд цөөн цэвэрлэгчээр цэвэрлээ дараа нь гуйжуулаад тэгээд тоникээр арчичаад энэ гурваар ингээ гурлан гарна асууд 3 цагаан хөвгөн нь бүр хав хар болсон. Тэгэхээр би ойрын үед бол маш их ачаалтайгаа нүүр будалтнаасаа болоод нүүр нөгөө аягүй их бохирддог. Түрүү нөгөө нэг дасквар гээд юу яриад байгаа штэ. Тоос шороноос хамгаалагч энэ төр гээд байгаа штэ. Будаг их байх тусмал бас тоос шороо ингээд татчихдаг. Тэгэхээр оройд бас энийгээр цэвэрлэл аягүй гоё юм л шин. Солонгостоос аягүй их юм тренди болж байгаа. Гоо сайхны ертөнц болоод аягүй баялаг шүү. Бараг ингээд дуусахгүй юм байна. За тэгвэл их чинь бэлгээ авчи. За ямарс өнөөдөр миний хамгийн олзуурч байгаа зүйл бол би одоо найз соёлоодоо төрс өдрөөр нь очиж чадаагүй. Тэгээд үнэхээр чухал ажилтай байсан. Тэгээд найз маань бол ингээд маш их гомдсон байгаа. Тэрийг бол өөрөө ч хэлсэн. Тэгэхээр би бас нэг яг найз нөхдийн хүрээнд бид нэр ингээд нөгөө нэг найз нарынхаа төрс өдрөөр ингээд хувь нийлүүлээд бүгдээрээ нийлүүлээд нэг бэлэг авч өгдөг л дөө. Тэр бэлгээ бол аваад өгсөн байгаа. Гэхдээ бас яг нэг сэтгэлийн нэг онцгойлсон бэлэг өгмөр санагдаад найзаагаа гомдоцсон байгаа учраас би ийм гоё одоо ер нь бол яг Монголд бас орж ирээд удаагүй байгаа. Дээрэс нь ийм Австралийн маш өрмөд цэцгийн орц найрлагатай юм бүтээгдэхүүнийг онцлог сонголоо. Энийг бэлгэлчи өөрөө бэлгэлэхдээ би сайхан тайлбарлаад өгчүн. Тэгээд намайг уучлаарай. Соёлоо минь бодохгүй блогийн маань үзэх юм чи. Ер нь энэ блогийн хувьд бол соёлоогоос уучлалт гойсон тийм бас юу болчих. За. Манай тэрэнд нүүр цараа залуугийн зурагтай. Юу эрэгтэй хүний маск юм уу? Эрэгтэй байх биш. Энэ ямар лаг дууч юм бэ? Эмэгтэй бүсгүүчүүдийн хэрэгэлдэг маскын дээр зураг мөргөн тавьчихсан. Би бод мэдгүй байна оо. Яг үнэ хэлээ ямар дууч юм. Яа, нэг одоо өсвөр насны хайгуу мэдж байгаа хаа тий. Өстөө уучлаарай. Дуучны чи мэдгүй байгаад. За тэгээд хэлээ сайлаар гоё яваа да. Одоо би юу ч гэсэн ярьч тийм билүү? Ихтэй жаа ууртай л байгаа да. Ярьч. Ярихгүй эсвэл ажил дээр нь шууд очих уу? Аль нь ч гоё юм бол. Гэтэ ярьсан дээр бах. Яагаад гэвэл аюул ажилтай байдаг л да. Нөхрийн дуу штэ. За болио. Ерөөсөө шууд ажил дээр нь очив. Ер нь бол ингэлтэл гомдсон байгаа байхгүй юу? За баярлалаа. Ий баримт. За ий баримтаа уншуулна. Тийм байна. За баярлалаа миний донор. Сайхан уулзлаа. Хичээхэн нүр дэжгүй юу? Стогоо чинь. Стог баярлалаа. Тэглүү яах вэ? За бака охтоо да.
Баяртай. За соёлынхаа ажил дээр хүрээд ирлээ. Одоо шууд яваад орчих. Уцаа авахгүй байсан. Жохон даарж гин. Гэс ороод уулзцай. Ой. Тэсэн оо. Юу вэ? Яасан нааш юм хүртэгтэй сууж байгаа. Зүгээр үү? За юу вэ наа? Орн гарсан доо. Орлаагүй штэ гэж юу? Жохон гомдсон штэ гэж юу? Миний блогийн найз нар мэддэг бах. Миний одоо хамгийн сайн найз нар маань нэг соёлоо. Одоо ч баяр цэнгэлээ ихнэр гэдгээр хүмүүс бас их мэддгийм байлээ. Гинт урж ирсэн юм. Юу яа? Харин тэр л гоё штэ. Тэгэхгүй чи уцаа авахгүй штэ. Тэгээд найзхаа төрсөөр би ер нь блогийнхаа найз нарт хэлсэн байгаа л та. Төрсөөр дээр нь ачаагүй. Тэгээд ингэ надад гомдсон байгаа. Уцаа авахгүй ингэ. Түрүүн заалгасан юм чинь бүр сонсгосон юм чинь тэгээд уцаа авахгүй. Тэгээд хайртай найзаасаа тий блогийнхаа үзэгчдийн өв нь өөрчлөлтгүй. Үнэхээр их хайртай шүү. Бидний төрсөн өдөр болоход тий одоо ингэ бид нар аруулаа нийлдэг. Тэгээд хүн болгоны ингэ төрсөн өдөр болоход хамгийн их сэтгэл гаргаж бидний тий өмнөөс ингэ бүх зүйл маань одоо анхаарал санаа тавьдаг. Миний найз бол бидний хувьд хамгийн эрхэм. Тэгээд найзхаа төрсөн өдөрт очиж чадаагүй найзгаа уучлаарай. Ер нь бол амьдрал намайг бол үнэхээр завгүй байлгаж байна. Гэтэ завгүй гаргах хэрэгтэй хүн гэж байдаг. Тэгээд найзтай аюу хайртай шүү. Тэр өдөр үнэхээр бит хоёрыг уучлаарай. Тэгээд намайг очих болохоор хань манаас очихгүй байгаа шүү. Энийг жижигхэн сэтгэлийн бэлэг. Нэсээ. Хайртай шүү. За энэ нөгөө аюу гой сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор ч юм бэ. Сайн нэг газар ороод сэм гэдэг ишээ ороод ийм нэг Австралийн аюу гой одоо цэцгнээс гаргаж авсан эмэгтэйчүүдэд зохимжтой миний найз шиг юм одоо ажил ихтэй өндөл зохимжтой ком авсан байгаа. За хэлж үзээрэй. За баяр сайхан юм байна. Би түрүүн баяраараа ярьсан шүү. Баяраараа яриад салаа ханаа ажил дээр л байх хэрэгтэй даа гэдэг. Ажиллаж явцсан гэсэн аахгүй. Би яг ярьсан чинь ажил дээр харин хэрэг шууд хүрээд ирсэн. Чи ч өөр авцсан ахгүйсэн шүү. Манай соёлоо энэ дабл шотын салбарыг хариуцсан менежер харьцаж ажилладаг. Тэгээд бид нарын найз нөхдөр ирж цуглах дуртай. Тэгээд ажил дээр нэрсэн чинь найзгаа нэг кофе оронд альчий да. Чи ингэ камер хараа шокнд ороод идэг шүү. Юу яа мэдгүй яа. Энэ нөгөө нэг цэцгэн юм бэлээ. Ийм. Тэг ер нь бол яг энэ ком бол Монголд байхгүй. Тэгээд лаа гоё үнэртэй юм бэлээ. Айгуу гоё үнэртэй юм байна. Би сая зөвлөгөө авч байгаа. Яг арсны онцлог таарсан юм. Баратаа гэдэг. Тэнгүүтээ нэг бүтээгдэхүүн тэнгүүтээ нэр ингэдэг гэсэн. Нөгөө одоо ингээд бид нар чи аюух ажил мэжлээ. Тэгэл чи бол бүр ингээд дандаа хүний төлөө санаа зовж явдаг штеп. Сэтгэл санаа манайг аюугаа тайвшруулж өгдөг гэсэн. Чи тэр нь л гоё яагаад? Таг маглахгүй яагаад? Тий. Индиан омог аймгийнхан хэрэгэлдэг байсан юм ховор ургамлын гинэ. Одоо нөгөө нэг алай малайг бол бүр хэд дахин нэмэгдүүлсэн тийм үр дүнтэй гэсэн шүү дээ. Уусаа гоё арьстай юм чи тэгээд арьс чинь бүр гоё олноо. Энэ гэж хэлэхгүй сэтгэл жоохон нүүр мөрөө бодохгүй юу? Ер нь гэж хэлэхгүй яасан гэж юу? Хэлэхгүй ирэхгүй л бол тэгээд гонцсон юм чи бас эцэг шүү дээ тий. Наа жоохон баг оруулах. Тэгнээ тийм нэг их ороод ах юм байхгүй ямар ч гэсэн зүгээр найзгаа гомдоцсон болохоор угаасаа л ингэ байгаад гэсэн болохоор ирмэр санагдаад байсан. Яг одоо би 3 дахь блогны маань одоо Азтан болсон эмэгтэйчүүдтэйгээ уулзах гээд хүлээгээ сууж байна. Өнөөдөр бүчкагаа харин авчирч чадсангүй. Бүчка маань сонгосон болохоор тий Азтан ихч нартайгаа уулзвал их гоё юм болов гэж бодсон боловч миний ажил үнэхээр амжаагүй учраас гэрээрээ дээр чохноо авч чадсангүй. За тэгээд 5 Азтангаас маань 4 нь ирж байгаа. Нэг Азтан маань өнөөдөр үнэхээр ирж амжихгүй гэсэн болохоор би юу яасан? 4 Азтантайгаа уулзахаар ингээ хүлээж байна.
айгүй их догтлоо дээ. Тэгээд одоо орж ирэх баг. Ямар ч сан тэгээ бүгдээрээ энэ удаагийн блогоор тий 3 дахь блогийнхаа азтангуудтай бас уулзаж танилцъя. Тэгээд би бас гоё бэлгийн гардуулаад тий маш гоё баяр баясгалтай тийм хүчийг бас мэдрэхийг хүсэж байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа азтангуудтайгаа танилцъя. Ишээ суугаарай. Эхлээд хоёул ямар ч танилцъя. Баярлалаа. Энд илээ. Гэрэлтэй яа. Мөрхөр юм аа. За гэрэлтэй юм аа тийшээ суугаарай. Ацсан болсон доо баярлалаа шүү. Баярлалаа. Тийшээ суугаарай. Яа. Баярлалаа. Таван азтан шалгараад тэгээд өнөөдөр 4 нь ирэхээр болсон. Нэг азтан л би өглөө 9 өнгөрөөд мессеж хийсэн шүү дээ тий. Тийм хэлэхэд юу яажсан. Уул нь ирнэ гэсэн байхгүй ирж амжина гэд тэгсэн чинь ирж амжихаа болцсон гинэ. Ой. За сайн уу. Баярлалаа. Ирсэн баярлалаа. Сайн байна уу? Нэг азтан шалгаруулах хийсэн шүү дээ. 3 дахь блогон дээр тэгсэн нэг азтан үнэхээр яагаад ч хангалттай юм шиг санагцсан. 320 мянган үзсэн мэлээ. Тэгэнгүүтээ бараг 7000 гаруй комент бичсэн. Тэгэхээр ч одоо яаж нэг азтан шалгаруулах юм бэ те. Үнэхээр бүр өстө яаж боцсон болохгүй байгаа байхгүй юу? Тэгээд 5 азтан болгоё гэдэг. Айгуу гоё юм хтэйчүүдээ. Тэг өнөөдөр ирсэнд баярлалаа. Азтан болгосонд баярлалаа. Миний блогийг үздэгт баярлалаа. Хүчээр яг ингээд доор сонгосноо. Одоо энийг гээл дараа гэх юм яа. Блогийн маань байнга үзэгч байна л гэдэг миний хувьд бол айгүй том бэлэг байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр эргээд надад айгүй том гоё урам зориг бас та нар маань бэлгэлдэг штэ. Комментээр тий. Арай ч хурдан нөгөө юу блогийн дугаарууд нь блогийн дугаар хурдан гараасаа гээл хэлээдэг болсон шүү. Тэгтээ нөгөө 17 хоногт ч юм уу 2 дугаар муур гаргачих гэж бодоод байгаа л та. Тэгэхээр яг миний ажил төрөл бас яг тэгээд хавлаж амжиж өгөхгүй байгаад дугаар энэ бас чанга ажиллаа. Тэгж боддог. Тэгтээ сонирхолтой. Хэцүү биш. Яагаад гэвэл тийм нэг одоо ингээл тайзан дээр гарах байгаа юм шиг нүүр бодол тэгээл ийм зорилт явц юмсан гээл нэг тийм зүйл байхгүй. Яг би өөрийнхөө ингээл байгаа тухайн нөхцөл байдал бүх юм ингээл ингээл өдөр тутмын амьдрал уламж байгаа болохоор ерөөсөө хэцүү юм байхгүй. Гол нь тэрийг ингээд бичээд өгчих хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Нөхөр завтай байна. Тэг бидүүгээ гуйна. Тэгэл завтай боломжтой тэр үед нь тэгэл гуйж л бичүүлж байгаа болохоор. За тэгээ би бэлгээ гардуулъя гэж бодож байна. Би ингээд 5 хацтай шалгаруулмаар энэ та нар надад жоохон хөнгөлөлт өгөөч гэж ярьдаг байхгүй юу? Би бэлэг авах гэсэн чинь. Үгүй яг зүгээр бид нэр ингээд бэлгээ чи өгчий гэдгийгсэн яадтай айгүй хөөрхөө. Тэгээд би бэлгээ үлдсэн 4 бэлгээс тэгж авч байгаа байхгүй юу? Тэгээд энэ хамт олонд айгүй баярлж байгаа. Та хэд маань бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд бас байнгын хэрэглэгч болохыг бас зөвлөмөр л байна. За тэгээд эхнээсээ ингээд ирсэн. За баярлалаа. Бэлгийн гартуулаад өгчээ. Анх удаа нэг азтан болж байна. Анх удаа азтан болж байна тий. Энэ болохоор одоо яг нэг төрсний дараа харчилгаа гэж бас ойлгож болно. Ачаал ихтэй ээжүүдийн маань арьс арчилгаа гэж ойлгож байна шүү. Энэ маш гоё. Би яг бэлгөө явж нүүрэндээ ком авъя гэж бодож байсан. Тийм үү. За ингээл азтан болохоо мэдрээл ингээл цаанаасаа бүх юм ийм байж тээ. За гоё нэг гоё юугаараа намайг азтан болгосонд баярлалаа. Өөрийн чинь яг ийм энгийн тийм гоё гэж бодож байгаагүй. Тэг нэвтрүүлэг үзээд ирэнгүүт цаанаасаа яагаад ч юм надад нэг аюу гоё тийм энерги мэдрэгтэй те. Охтуудтай ээж тэгээд дээрэс нь залуу ээж чи юм мундаг юм амжуулж байгаа. Надад аюу гоё санагдчихж байгаа байхгүй юу. Тэгэл би том охиндоо хүртэл ийм гоё байж тэгэл ингээл хэлдэг байхгүй юу. Тэгэл ингээд ер нь нэвтрүүлэг үзээл өөрийн чинь яриа сэтгэл юм ингээл хараалахад хүмүүс дандаа гоё энерги бэлгэлсэн гоё үг хэлсэн те. Тэгэл ингээл тэр болгон чи надад аюу гоё тийм эрч хүч энерги өгж байгаа байхгүй юу. Тэгээд намайг одоо ингээд ацтан болгосон ануудаа болон охинд нь маш их баярлалаа. За их баярлалаа. Ийм гоё ингээд сэтгэлээ бас илэрхийлж хэлсэнд баярлалаа. Энд чи одоо манай энэ удаагийн блогоор бид нар гарна штэ тий. Тэгэхээр бас маш олон эмэгтэйчүүдэд урам зориг болно тий. Ямар нэгэн байдлаар ингээд байгаагаас нь өөрөөр ярьдаг тэр хандлагыг бас өөрчлөхөд аягүй том хувь нэмэр болох байх гэж бодож байна. Тэ их баярлалаа. Тэгээ өнөөдөр ирсэнд үнэхээр баярлалаа.
бас өөрөө их гоё гэрэлцэн гоё эмэгтэй байна. Зөв нүүр царин талигаа тэлтэйгаад байна шүү дээ. Аюу гоё дараа төлөө сайхан эмэгтэй. Тэгээ хэдүүлээ дараа илүү гоё татан танилцсан шүү. Тийм. Энэ болохоор миний нөгөө нэг гэртээ хэрэгэлдэг юм хөөстэй. Тэгээд түги коллагентай хөөс ахгүй юу? Энэ аюу удаа хэрэглэгддэг. Тэгээд юм эссенцтэйгээ. За тэгээ гоё үр дүнгээр өгөөсэй. Тийм ээ баярлаа. Гоо сайхан нэлээ сайхан татгаж өгөөсэй гэж хүсэж байна. Бүгдээрээ л аягүй гоё эмэгтэйчүүд байна. Намайг гэрэлтэй гэдэг. Одоо төрөөд 2 сар болж байна. Гэртээ хүүгээ хараад байдаг. Хүүгээ харахаа гэж явчихдаг. Лайг миралаа юм аа тий. Ай 2 сар өргөчөж бүрийг харц марцыг харж ирж байна. Эрэхтэй. Өө чөлөөд хамгаалж аав нь үгүй шүү. Анхны хөлтөө. Тий. Хөтөл орхиж гарч байна. Баяр горолт дээрээс нэрээ. За орхи дагуулж явж байхаар гэртээ эсэн дээр хэлээ. Гэртээ эсэн дээр гэл. Дөнгөж 2 сар болж байгаа гэхэд ямар гоё яана тий. Төрөг юм шиг л харагдаж байна. Баярлаа. Та хөрхөн. Хүүхдээ харж байгаа чинь бүр ингээ ад жаргал. Тэгэл тэрийг ингээл үзэл тэл та дараагийн дугаар нь хизээ авах юм бол гэл хүлээдэг болол найзуудтай ч гэсэн ингээд явуулаад энийг үзэрэй гэл төрсний дараагаа угаасаа юм хтэйчүүд аягүй сэтгэлээр ундаг нэг тийм юм байгаа. Тэгээд бас надад ойролцоо төрсэн ээжүүдтэй групп байдаг. Тэгээ бас ингээд тэгээд байна гэсэн асуудал байгаа л гэдэг. Тэгэл ямарсан анагийн болыг үзэх юм бол ерөөсөө тэгж битээ түүрт хэрэггүй юм шиг надад санагдав. Хүүхдүүдээс түүрт хэрэггүй юм шиг тий. Тэрийг аялуулж жаргалтай тий. Намайг болохоор оюун дэлхүр гэдэг. Би 4 хүүхэдтэй 3 охины хүүтэй. Гоё тий. Тэгээ одоо ер нь бол ануг хараад дахиад нэг хүүхэд гарах гэж бодож байгаа. Аа хөрх юм бэ тэгээрээ. Манай тий залуу хүн байна тий. Захиалга өгсөн байгаа. Угаасаа хөгч бурхнаас ирдэг бэлэг штэ тий. Бид нарыг сонгоод аав ээжигээ сонгоож ирж байгаад нь бид нар баярлах хэрэгтэй байхгүй юу? Өмнө нь бол би бас түүртэл нөгөө ажлын хажуугаар хүүхдтэйгээл ингээл яг энэ шиг ингэж боддог ус. Тэгээд нөгөө влогийг ч үзээд тэгээд ер нь бол эмэгтэй хүн ч бид нар угаасаа бүгдийг л амжуулдаг тий. Тэгтээ өшөө ихийг амжуулах хэрэгтэй байна гэдгийг л би бас влогоор чинь амжуулаад айгүй их мэдрээд ойлгоод байгаа. Гоё өөрийгөө гоё ойлгох хэрэгтэй юм байна. Нэг хэсэг нэг хүүхэд гаргаад ирэнгүүт угаасаа хүүхдүүдэд анхаарал хандуулаад өөрийгөө хайчдаг тий. Тэгэл яг ингээл найз нөхдөд уулзсан бол найзууд гоё л доо гоё нэрийг өгдөг. Миний найз гоё байна 4 хүүхэдтэй. Сайхан байна гээл тэгсэн ч гэсэн өөрийгөө голоол чамлал аюу хангалтгүй санагдал. Тэгээ нөгөө влог гарснаас хойш үзээд нөгөө цагаан сарын дугаар нь явсан шүү дээ. Нэх гоё ингээл ягаан юу зүгэл өөрийгөө нөгөө мөрөө гаргаад тэр мөрийг үзсэн чи ямар гоё ингэж бодож байгаа юм чинь. Тэгэл ер нь яг нөгөө нэг богино хэмжээний кино үзэж байгаа юм шиг санагдал. Тэгээ дуусч мөн хөө ийм хурдан дуусчих байгаа юм уу гэж айгүй хүлээлттэй байдаг болсон. Тэгээ ийм гоё юу хийж байгаа баярлж байгаа бид нар яг ингээд өөртөө адилхан ээжүүдэд зориулсан юм гоё юм хийгээ те бидний бас хэсэг гэн ч гэсэн цаг хугацааг нөө гоё энергитэй аз жаргалтай ингээд байлгаж өгч байгаа. Бид нар одоо ингээд Дими Солонгос сериал үзээл тэндээс ямар ч хэрэггүй тийм юм жаа ингээд влог үзээл эндээс амьдралд юу хэрэгтэй яадаг вэ гэдэг үл тийм үзээ сууж авах гоё санагддаг болсон. Ямар гоё юм бэ ийм үг сонсож чинь тий. За намайг болохоор аян гэрэл гэдэг. Тэгээд хүү охин хоёртай. Манай хүү хоёртай охин нь болохоор одоо 8 сартай. Бас жоохон байгаа юм тий. Тийм бэ. Тэгээд одоогоор нөх хүүгээ охиноо харж байгаа. Тэгээд ер нь бол ингэж боддгоо би анх хүүтэй болчоо дараа нь охинтой болсон чинь охинтой болохоор эмэгтэй хүн илүү их охиндоо уян ханддаг. Яг тэр нь өөртөө айгүйх шүү дээ. Эмэгтэй хүн яг л надтай адилхан янз бүрийн зовлон жаргал бүхэл юмыг тунгалан үзсэн тийм болохоор охиноо илүү их инэрдэг юм шиг санагддаг. Тэгээд тийм болохоор 5 охинтой хүн гэдэг бол илүү гоё уян байгаа бах тийм болохоор ингээд харахад хүртэл их гоё зөөлхөн дулаан юм сайхан энергитэй хүн байна. Тэгээд цаашдын одоо тий бүх зүйлд нь хамгийн өөртөө хүсдэг бүхэл сайн сайхан бүхнээ бас хүсье. Намайг Цэрмаа гэдэг нэг охинтой. Манд одоо 5 насэр нь тэгэл анхны анхны блогны нөө бидний анхны азтай шүү дээ бид нар ч бас тийм тэр нас айгуу гоё юм л да одоо нөө юм болгоны анхных байна, эхнийх байна гэдэг утгаараа тэгээ цаашдаа бас мэдээж айгуу олон гоё азтангууд тодорхой блогоор дамжуулаад тэгээд бид дөрөв анхных нь азтан бас найрсан да миний хувьд айгуу гоё баяртай байгаа. Тэгээд дайгуурч азтан басанд амар
баярлсан тэр өдөр бас би нөө олонсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан болохоор бас эмэгтэй хүн баярлдаг те эрхэлдэг өдөр байсан болохоор бүр гоё санагдсан. Айгуу гоё. Ер нь бол блог нь гоё үзүүштэй. Тэгээ бас үзүүштэй те бас ингээл нэг гоё юм гаргаад идэх та үзүүштэй биш. Айгуу хэрэгтэй юм гаргадаг. Надад болохоор би болохоор хамгийн сүүлчийн блогийн нөгөө нэг памперсан телефон тэр надад амар гоё санагдсан. Тэгсэн үү? Яг гэл нөгөө айгуу ойрхон төрөж байгаа найзууд бас айгуу байгаа. Тэгээд өөрөө бас төрөж байгаа болохоор ч юм уу айгуу гоё тэр айгуу гоё санагдсан. Ингээд нөгөө ингээд ингэж нэг хийж болох юм байна гэж юм сураад авч байгаа. Эхлээд памперсын блог гэд харна ойлгохгүйсэн. Юу яриад байгаа юм ба тий? Юу юм болоо гэж бодоодсэн чинь гэртээрэд ингэж ороод ингээд ийм гэдэг ингээ хийсэн дараас чи айгуу гоё юм гаргаад ингээд гоё газар байгаа нь гоё санагдаад байгаа да биш. Яг хийж байгаас хэлэх санаал гоё үнэн байсан болохоор надад айгуу гоё үзүүштэй санагдсан. Би ер нь илүү л тийм айраас л одоо ээж нартайгаа харилцаж тийм адилхан л та нарын нэг шүү гэдэг тэр талаараа л хамт байхыг хүсдэг байхгүй юу? Бид нар энэ нийгмийг бас өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Яаж өөрчлөх вэ гэхээр тийм чаддаг мэддэгээрээ. Би бол найз нөхдөдөө ховд ярих үнэхээр дургу. Миний найз нар дунд тийм хүмүүс ч байхгүй. Ер нь ингэ шигшгтэй цаг хугацааны хэрээр яг хүн өөр ингэсэн найз нар өлддөг тий. Тэр дунд маань бусдыг муу илдэг ч юм уу, бусдын талаар нэг сөрөг юм ярьдаг нэг ч хүн байхгүй. Хэрвээ байх юм бол бид нар ингэ дундаа ороод тасан цогцоод үгүй гоё юм яриа, өөр юм ярьцгаая тий. Тэр хүн чинь ямар ч юм бэлээ бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр хүний цаана тис өөр амьдрал ярьж байгааг бид нар мэдэхгүй байхгүй. Ямар ч зүйлийг нуруундаа урьж байгааг ч мэдэхгүй учраас тэгэхээр энэ удаагийн энэ блог дээрээс нэг гоё зүйл гарч ирж байна. Альва зүйлийг тий өнгөс байдлаараа одоо дүнгээ байлцгаая тий. Тийм. Илүү бодтой альва хандцгий гэдэг. Энэ гаргалгаа гарч ирлээ шүү үзэгчтэй. Тэгээ өглөө өөртөө нөгөө нэг цай чанаад ингээд ядаг тэгээд нөгөө нэг цагаан сарын дараа байсан шүү дээ. Хэвэн боо гэдэг. Тэр мэр чинь ингээд амар энгийн өдөртэй амьдрал дээр яг л тийм л байгаа шүү дээ. Хэвэн боо идэлгүй л яг харин хэвэн боо олны танил ч юм уу одоо нөгөө юу гэхээр тийм биш гэж бас бодож байгаа байхгүй юу? Тэгэл ингээл яг бид нартай л адилхан бас ингээл яг баярын дараа тий одоо үнд яг тэрийг ингээл хідэл яг сүйтэй цагаан шаардтайгаа ингээл угаал тий яг ингээл нөгөө боо шур гэл дургаад бүрнэ. Ойлгосон. Яг ч юм нөгөө урлагийн хүн ийм гоё бие галимжтай цааш энд хавсаа хэвийн боог бол хэвээр юу юм бол цаашаа авч чадсан чинь бүр гаргаж ирээ сүйтэй таньад үрэл идэрсэн чинь би чинь тэрний бүр үнэн дуртай юм бодлоо. Тэр мөрөө гаргаад тэр нь л аюу хөөрхөн санаа надад юу тэрийг үзэж байгаад ингээд хийж байгаа бүх юмдаа аюу зин сэтгэлээс ханддаг юм байна да гэж бодсон. Тэг мөрөө гарахтаа хүртэл ингээд аюу хөөрхөн санаа тэрийг үзээд ганцаараа мөртлөө нэг хүрээ. Гэтэ бас энэ бүхнийг чинь ард хамгийн сайн туслах ханчин байгаа тий. Ханы чинь бас хэлэхгүй өмөрч болохгүй шүү дээ. Ханд одоо савжийн юу алж юм бэ? Зур мөр авч өгнө шүү дээ цаатсан. Дараа нөгөө лайв ингээд нөхөртөө хөвтөж байгаа л амарч байгаа л үзэж байгаа шүү дээ. Үзчихсэн чинь ацтангуу шалгараад байна. Зөндөө ацтангуу нөгөө ямар гоё. Эхлээд би нэг ацтан гэж бодож ирсэн чинь 5 болцсон байна. 5 болгосон гэж яриад юм. Лайваас дараа нь хадгалсан юмнаас нь үзэж байгаа дөргөө мэдсэн үү? Оо ямар хизээ хань үзэхгүй юу? Тэгээ үзэж байгаа юм байхгүй юу? Миний уцаар тогтохгүй. Хамгийн бүр 2 удаа залхсан тийм үзэж байгаа. 2 удаа залхсан байсан байхгүй юу? Тэгээ ер нь залсан даграад хамгийн түрүүнд хурдаасан миний хахаа гэх хоёр шуудалсан. Яг тэр нөгөө шалгаруулж явах үед тэгж бодогдоод идэм байлаа. Яна авахгүй байл яана гэж бодогдоод идэм байлаа. Шинээр зэх бах тийм бас би тэгээд ингэж бодсон шүү дээ. Шалгарчаасаа гэж бодогдоод. Би тэгээд ингэж бодсон шүү дээ. Миний дугаар холбогдохгүй таньслах бүртгэхээ гээд 2 удаа хэлчихэж байгаа хгүй. За одоо үргэлж за энэ хүний утас холбогдохгүй байгаа ч тийм дараагийн үнэ шалгаруулъя гэж хэлчихвээ дээ гэж бүр бодоод тэгсэн чи за ямар ч байсан эргээд холбогдоороо гингүүт нь амар баярлж байгаа байхгүй. Холбогдоороо гэж юм гээд. Тэгээ тэр дөрөв мессежчсэн байхгүй. Таньдсэн тий? Хариу ирэнгүүт нь бүр цаа. Би яалчгүй ацсан болсон юм би тайвширч байгаа. Яг хүн бүчгээд баярлалаа гэхэр нэг хөөргөн санагдаж байгаа юм чинь. Тий. Цаад ч юм уу хөдөлмөр гаргаад аастай бүчгээд чинь тий. Ингээл өсчэн суужсэн чинь бүр нүд харахуулаад явчихдгийг. Бүр ингээл хам хус гараад бүр ямар тамирчин хийгөө бүр яах вэ нөхрийгээс намайг өргөө яв гэж хэлсэн чинь гарч бараг хөдөлгөө. За энэ нэл сонирн болчлаа шүү. Би даралт айгу багтаа байхгүй юу цус багтаа. Даралт онцлаа да үзүүлээд би айгу хятарж байгаа тэрнээс болчих гээл. Тэгээ даралтаа үзсэн чинь гайгүй хийвээ. Тэгэхээр юу яаж болох вэ гэж бодож байгаа.
тийс дээр үтсэн чи 2 зураас авч чинь. Тэгсэн чинь маргаашнаас нэлээл би зөв зүгээр алдсан. Жирэмсэн гэл мэдчихэж байгаа учраас одоо ямар ч арга байхгүй гэл нэг өөртөө нэг команд өгчдөг юм шиг байна. Оюун гэрлийн болохоор охин нь ойдлон цартаа байгаа гэсэн тий. Ой 8 сартай. Бас өөрөн жоохон байгаа юм байна. Тий. Жоохон. Манай охин бас ой 7 сартай байна. Хоёр хүн жоохон сэлэхгүй юу? Ахыг даал. Тийм ээ хоёр ч одоо 2 сар үрж. Охтууд нэг тийм уян зөөлөн даруухан байдаг гэл хүмүүс ярьдаг. Манай охин бол юм шиг. Ахтай болохоор бас тэгдэж магадгүй. Ямар ч ихтэй хүүхдээс давжлагаар нүхнээс ерөөсөө аюу их хүчтэй юм тий. За баяртай. За баяртай. Би яа гараа за. Одоо тэгээ нэлэх биштэй ааш та хортон тийгээрээ тань тий. За баяртай. Ихтэй явах хэрэгтэй гоё юм. Гоё ба төрхөндөө гоё мисэр ингээд төрхий гэж гоё. Тэгээ 5 охин төрүүлсэн гэр охтууд дээр айгүй их хорлоготой байдаг. Өөрөө яаж би бас гэж бодсоо. Хоёр ихэр хүү бараг суулгасан юм шүү. Одоо сүүлийн үед бас тийм юм яваад лээ. Өчтөр үлээ. Яаж ихрэлсэн бол гэд нэг групп дээрээс асуусан байна гэсэн. Энэ бол боломжгүй байгаад байгаа юм да гэл тэгж ингэсэн. Үгүй шүү дээ. Угаасаа хурцууд дараа нь олох юм бол ихрлэх одоо магадлал айгүй өндөр байдаг гэсэн шүү дээ. Ихрийн удамгүй байлаач гэсэндээ хүүхдэн төрөөд яг 6 сартаа хэрвээ хүүхэд олох юм бол тэр нь ихэр байх магадлал 50%-аас бүр их давмгаа бишээ. Ханд итгэл юм байлээ гэсэн тийм. Манай нөгөө чөлөөт эмэгтэйчүүдээр яриад байсан ш тий. Магадлал нь айгүй өндөр гэх тийм. Тэгээ нөгөө анх нөгөө айгу жимсэн болцсон байх чинь дандаа нэг сонин сүрэг юмнууд бичдэг те хүмүүс. Хүүхэд төрүүлээд хүртэл тэгж их гээл тэгэхэд чим одоо би чим бүхэл бүтэн хөлж идэв шүү дээ. Тэрнээс өмнө надад баталгаагүй баримтгүй намайг ганц бие яхад хүмүүс юу ч л юу ч дураараа биш болохоор аахгүй. Яг тэр үед бэстэй айгүй их юмны золиос болдог гэсэн. Гэтэ зүгээр боддог л гэсэн амьдралаараа хариултаа өндөө гэд. Яаж нэг тийм хүүхэд гаргаад ийм гоёор байдаг байна л гэж бодогдоод энэ нэр. Яг ихтэй байж болохгүй яриад машин байж болно шүү дээ. Уг нь алаад өөртөө миний бодлоор би бол бас нэг тийм өөрийгөө бас тэгж ядсан. Би нэг тийм амар хөдөлмөрч бас биш хаа. Одоо тийм болохоор үнэхээр амар хөдөлмөрч гэсэн бол ихнүүтэй гаргаалцтай буцаал амар гоё торч мөрөөл яах. Гэтэл бас харин нэг наадхан дээр чинь нэг юм одоо яг энэс хаш ингэж яддаг чинь төрөл бүрстэй гоё. Тавгт гаргыг гэж бодож тарай. Тийм чадна шүү дээ. Одоо залуу байна тий. Тийм. Тэгэл өөрөө гоё стрессгүй уур хөндлөг байна гэхэд хүүхдүүдтэй ч гоё харилцааг үзүүлэн тий. Тэгэхээр чи ингээд бүл ингээл тэр чигтээ цөмөн нэмэгтэй хүн байгаад байгаа байхгүй. Нэмэгтэй хүн стресстэй л өөртөө сэтгэл хангалуун бос байхаар нөхөрлөгөө янз бүр болоод тэгэл нөхөр тэгэл биднээс ингээл таагүй мэдрэмжийг 1 аав, 2 аав, 3 аав бас дотор хийчихтэй яад ингээд байгаа юм бол доо л гэл бодоод сэтгэл гундуухан л гэж тий. Ягаад ингээд энэ гоё хүн ингээд 5 хүүхэд гаргачаад гоёор байгаад би ганцхныг гаргачаад тэгээ одоо дөнгөж 2 дахь гаргачаад одоо нэг өөрийгөө одоо чамлж байгаа байхгүй нэгсэн да ягаад юм гоё байж болохгүй гэж гэрээ өөрийгөө чамлах хэрэггүй юмд бүх зүйл цаг хугацаа гэж байгаа байхгүй чиний одоо цаг хугацаа чи ирж байна тий чи залуухан байна зөндөө уртцсан биш үү улам гоё гэрэл цэрмагийн үед болохоор ануугаар дамжуулаад өөртөө нөгөө түлхэх хүч авчиж байгаа байхгүй тий одоо энэ байхад би энэ өшөө гоё болоод болох юм байна боломж байд юм байна гэдгийг харчиж байгаа байхгүй юу тэгэхээр бас нэг талаараа би энд айгүй гоё энерги ирчүүч өгж байгаа зү тий өнөөдөр бид хоёр нөхөртөөгөө яриа явуулсан би өнөөдөр очиж бэлгээ аавна гэл би бүр өдөржингөө ингээл станараа за яах вэ ийх үү гэлсэн манай нөхөр баг машин угааж өгье машин хийж угаа би миний өмнөөс тэгэл тэр рүү наваа гарахад хоц руу цагтаа очиж штэ олох уу яах вэ ийх үү гэ тэнд байд юм байна ингээл хэлээд байхгүй тэгмэд би тэгж байгаа би тэр өдөрч машин цуг явж байгаа л хоёул ярьж байгаа хүмүүс яагаад ингэж хүнийг ингээ хөндлөнгөөс дүгндэг юм болоо надад бол яагаад ч юм тэгж санагдсан байхгүй энэ хүн өөрөө амьдралын төлөөх тэмцэл агуу байна эрч хүчтэй байна дээрээс нь урлагийн хүн бүхний хийж чадна гэсэн тэр их эрч хүч энерги хажууд нь бас нэг ханийн дэмжлэг бүх юм амьдралын бүх зохицолгоо нь яг энэ хүн дээр ингээ урсаж орж ирж байгаа учраас энэ хүн ийм гоё байна 5 хүүхэд гаргацтай тэгээд нөгөө өнөөдрийн тэр яриа гарсан хүмүүсийг ерөөс ингээ яг уулзаж учирч нүдээр хараагүй ч хүмүүс ингэж ярих юм айгу сонирн байх юм гэдэгс манай нөхөрч харин тий ер нь хүмүүсийн яриа тийм дамжаал гэд танаа гэр бүлдэж гоё өөрчлөлт гарч шít тэгэхээр би бас
өөрөөс чинь дамжуулаад энерги нөхөртөө солилцоод нөхөр цаашаа хэрэгсэл хүмүүсийн нөгөө юу энерги солилцоод гоё байгаад байгаа байхгүй. Олон ингээ гоё ингээл асуух амар их байна л да. Ингээл тий. Зөндөө болсон маа тэгээд бүр ингээл Одоо Facebook гэж гоё юм байна штэ. Тий. Би та хэдтэй цаг гаргана. Ер нь л би цаг гаргадаг штэ ээж нартай. Завгүй юм байгаа гэсэн дээ. Мэдээж цаг хугацааны хувьд тавчуухан бүгд л ажилтаа тэгэл араараас ажилтаа байгаа болохоор ороод ирээрээ за тэгмээрээ ингэмээрээ гэж ярилцдаг байж өстой болно. Охтууд чинь ер нь бол цаагаар ингээл айгу аав амтай. Тийм. Чи аавынхаа таллынх нь ингээл илүү сайн тийм байдаг байхгүй. Манай охтууд бол яг тийж мэдэгддэг юм. Гэхдээ тэр нь гоё л доо. Тэрэгтэй надад бол яг өөрийн гэсэн бас нэг хүү нэг хань тий хэрэгтэй байгаа. Тэгээд ч манай нэг чи айлын ганц хүү байхгүй шүү. Айлын ганц хүү болохоор яг бас голомт авч үлдэнэ. Тэгэхээр бас хүү төрүүлж ич тэр нь цаашаа юу яаштай өргөлжлээ штэ. Тэгэхээр би бол хүү төрүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол ихийн нэгдүгээр одоо авах юм билээ. Тийм шүү. Хоёроо ч аваагүй одоо тодорхой болсон. нэг илүү хоёроо байна. Ирэх жил хоёроо ирэх жилийн 6 сар билээ. 6-тай байж 6-тай байж тийм 6-тай байж нэг. Дөрөв ч хоёр. Дөрөв хоёрыг. Хоёр дахь одоо авсан юм биш те тэгвэл. Хоёр дахь одоо аваагүй байгаа. Одоо 6 сар үргэлж авд юм билээ. Тийм. Тийм. Тэгээд дараа жилийн 6 сард бол одонгоо зүгээр яаж байгаа юм. Баяр хүргээ. Атмын найр дуудана ачгүй. Би ачраа гоё. Бие сайн амжилуулж агаад одоо ч би чинь нэг ойдл бүр сая бод бүр 2 их хэрэг хийхэд миний ойдлыг бол диско гэдээсэн байхгүй юу. 4 сартаа хахад л одоо ингээд таслана төрж болохгүй гэл бүх эмч нарт гэсэн юм. Гүрийж агаад төрөл яг юм хальс шиг юм л хийжсэн гэсэн. Гэлгар ут шиг. Яна. Тэгэл бүр хизээл бол хизээ урагтаад билээ. Тэгтэл Тэгтээ сэтгэлийн ангидаа ээж нь өөрөө гоё цоглоо энергиэрээ тий. Нэг ч өдөр намайг тэгээ заваагүй ш манай хоёр. Би тэгтээ юу ерөөсөө төрөлтөө ерөөсөө өвддөггүй. 2 сар. Өөрөө айгүй хурдан бараг 30 минут өдөөл төрчдөг байхгүй юу? Хоёр дахь хүүхдээ бол бүр бараг машин дотор гарах гэжсэн ш. Хөөх тийм үү. Бүр тийм амар ойрхон. Манай бүжка чинь би нөгөө урд байж байгаад ирээд би ч ингээс ирээд 7 хоногийн өмнө үзүүлэхэд төрхийн 7 хоногийн өмнө үзүүлэхэд байрлал ингээд өсөөрөө байрлалцсан. Буруу байрлалтай. Тэгээд тод дэлгэцэн Баатар юм чи. Одоо бол өөрчлөх аргагүй гээд эргүүлж мөргүүлдэг массаж энэ гэдэг ч юм янз бүрийн арга байдаг. Тэгээд тэр үед бол ямар ч арга байхгүй. Одоо чи ингээд төрн энэ 7 хоног хамгийн сүүлийн хугацаа байсан. Одоо чи ингээд хугацаас нь төрчин төгссөн учраас маргааш ч юм уу нөгөөдөр ч үтхийг өгсөхгүй. Тэгэхээр төлөвлөгөө таалагаанд орно. Тэгэл тэрнээс хойш тэгэл тийсэр. Тэний бодлоод хэрэн ч амарч байсан юм. Өвдөж төрөхөр бас амар авах гэж. Амар хүүхнүүдийг харж байгаа 72 цаг 24 цаг 3 өдөр 4 өдөр 5 өдөр би бүр амар өмнөөс нь бараг шаналаад байгаа. Дараанаас хэцүүлтэй. Хэцүү харин тэнгэрхтэй ингээл ийм л нуруутай хүмүүс явж байна. Тэгээ манай өрөөнд би нөгөө 2 дахь төрөлтөн дээр төрсөн чинь амар сэмгэр авч шууд агаал бараг ингээд бусаад ирсэн. Инээгээл явж байгаа юм шиг чинь тэнцээ хөргөө хүүхдээ өргөжлөхгүй өргөж өгнө хүүхдүүдийн өргөө момонд нь ойртуулж би бараг тэнд үйлчлэг шигээ явж байгаа юм чинь. Тэгээ манай хүүхдүүд аяа нэг хэцүү юм байна. Заваадгүй мó. Би бол өрөөд ороо ингээл босчихдээ. Хүүхдүүд идэхгүй шүү. Тэгээ ер нь сэтгэл санааных юм лээ. Шалтгаангүйгээр л эмэгтэй хүний хайрлах сурах хэрэгтэй юм билээ. Энэ хүн адилхан л эмэгтэй хүн, их хүн болж байгаа, эхнэр хүн болж байгаа тий. Охин үрээ хайрлах гэдэг шиг л тий. Эмэгтэй хүнийг хайрлах гэдэг чичмээр аа. Шалтгаангүйгээр хайрлах гэх тий. За ингээд 3 дахь блогийнхаа аздангуудтай уулзлаа. Өнөөдөр 5 азтай ирэх ёстойгоос 4 азтай ирсэн. Миний хувьд сэтгэл маш их өндөр байна. Яад чи энэ 4 өөр төрлийн эмэгтэйтэй уулзаад бид 4-ийг бид 5-ыг нэг зүйл нэгтгэжээ. Тавуулаа ээжүүд ярилцах сэд маань, харах өнцөг маань тий бүгдээрээ ижилхэн байлаа. Хүүхдүүд маань биднэрт ямар их аз жаргалыг өгдөг юм бэ? Ямар их зүйл биднийг чиглүүлдэг, сургадаг юм бэ гэдгийг бидний одоо яриа те дуу нэгтэйгээр нэг нотлсон. Яад чи аздангуудтай уулзж ин гэхээсээ илүү хизээний л одоо нэг дотны найзуудтайгаа уулзж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.
Үнэхээр та дөрөвтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг дахиад нэг шинэ энергиэр цэнэглээд дахиад нэг шинэ хүн тий шинэ зүйлсийг хийх тийм ирч хүч өглөө. Тэгээд энэ удаагийн блогоор маань хамт байсан бүх үзэгчдтэй миний блогийн тий эрхэм үзэгч та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сайн хэлж гин. Блог одоо хоорондын зайн арай урт байх шиг санагдаж байна гэдэг. Магадгүй тийг санагдчихэж болох юм. Тэгээд боломж байвал би ойртуулахыг хичээх болно. Илүү энгийн байдлаар та нартайгаа уулзж байгаа учраас тий энэ бол надад бол ерөөсөө хэцүү биш. Тэгэхээр ойрхон блогоор уулзъя гэж шийдлээ. Надтай хамт байсанд баярлалаа. Удахгүй дараагийн блогоор уулзцгаая. Баярлалаа.